За манай Баялаг Сүтэн хөгжил оршин өнгөрсөн 2020 оны 7 сарын 1-нд анх үүсгэн байгуулагдсан байгаа. Анх эхлээд үүсгэн байгуулахдаа манайх чинь ингээд нэг 5-6 залуучууд, нэг ангийн 5-6 залуучууд нийлээ ашаа оргоо янзчдаг, ажлаа хамтраа хийждэг. Тэгээд нөгөө нэгнийхээ ажилд морь малаа ууж явах хооронд нөгөөх нь малыг хавчаад ингэж нэг тэр хүндээ хоршиж яваад тэгээд тэр санаа нь улам өргөжөө цөмөөрөө ингээд хоршоод үйлдвэр байгуулъя, үйл ажиллагаа явуулъя гэдэг. Тэгээ анх тэр нэг 5 залуугийн санаанд үндэслээд энэ хоршоо маань өнөөдөр бүр өргөн дэлгэр сумынхаа хэмжээнд нийт 400 гаруй малчтын хэмжээнд хүрч байна да. Малчтын хийж болох газар тариалан, мал аж ахуй, хамтарч хамтарснаар юу хийж болох бүх талаас нь дэвчгэн салбар дээр л ажиллаж байгаа юм байна. Онцлог брэнд гэсэн бүтээгдэхүүнүүдэд илүү давуу хөгжүүлэхийг хичээж байгаа. Сутаа үйлдвэрийн хонь байна. Тэн дээр мөржлийн нэгжтэй болсон байгаа. Тэрийг өсгөх яг тэр байдлыг хадгалж хамгаалж өцрөх. Мөн сутаа сортын 10 гурлаа бас түшиглээд сутаас гişиг цай, сутаа сортын 10 гурлаа бас үйлдвэрлээд бас мөн тэрийг зах зээлд хүргэж байна. Мөн ааруулыг бас Японд экспорт нь гаргах талаар бас энэ жилийн 6 сараас эхлээд ааруулаа бас гаргаж байна. За дэлхийн байгаль хамгаалах сан бол манай оршуутай анх үүсэх цагаас эхлээд хамтран ажиллаж байгаа. Бид нарт малчтад сургалт мэдээлэл, хоршооны талаар сургалт мэдээлэл өгөхөөс эхлүүлээд бид нэрийг өдий зэрэгтэй боожуулаад, өдий зэрэгтэй дэмжиж хамтран ажиллаж байгаа дэлхийн байгаль хамгаалах сангийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. 21 онд бид нар 2 том төсөл дээр ажиллаж байгаа дэлхийн байгаль хамгаалах сантай хамтраад арсныхны цех одоо энэ арсны үнгүүдэд байгаа малчтын гол орлого болох малын түүхийн эдэн үнгүүдэд байгаа энийг бол одоо үнд хүргье, боловсруулъя. Эргээ зах зээл нэмүүртийг шингээгээд зарж эргээ малчтаа одоо амжиргаанд дэм болёо гэх. Тэгээ байгальдаа муу ээлтэй байя гэдэг үднээс нэгэн 200 сая төгрөгийн 3 талт төгрөгийн өртөгтэй 3 талт гэрээний үндсэн дээр бас энэ ажил маань өнөөдөр 80% орчимд явагдаж байна да.